Тэгээ хувь хүний албан түрүү ярьсныг тэ нийт албан доторх энэ юу юм ингээд байга нэгтэл байгаа гэдэг. Тэр чинь өөрөө тэр нөгөө уун бол тэр бид нар бол өнөөдрийн энэ сайн сайхан амьдарч байгаа чинь ач уян чинь тэр татвар. Тий. Энэ талын одоо мэдлэг мэдээллийг өгөхийн тулд ер нь нийгэм танцаа юу хийж явж зохиолтой юм бэ? Таны мэргэжлийн үнэ тий. Гэхдээ одоо манай тeenс нийгэмдгээс бол сэтгүүл гаргаж байгаа. За тэр бол хязгаарлагдмал хүрээнд байгаа. Тэр яаж нөхөр нөгөө татрын зөвлөхүүдэд л одоо зориулж очдог гараад байгаа юм. Тэрийг бол одоо манай татрын зөвлөхийн нийгэмч гэсэн бас нийгэмд хандаж нэлийн юмнууд хийгдэт байгаагийн нэг хэлбэр нь энэ гэж би ойлгодоо л. Тэгээ нийгэмдгээс одоо нөгөө байнгын гишүүдээ тий одоо энэ татрын зөвлөх үйлчлэгийн талаар та нар ярих хэвээр. Хуулийнхаа дагуу одоо тэр хуулийн одоо зөвлөгөө өгөх хэвээр, хуулийг сурсах хэвээр гэдэг энэ үргийг дагуу ингэ явж байгаа. Энэ өөрөө ингээд эргээд ямар нэг асуудалд орно. Тэр одоо сошиал ертөнцөөр л одоо манайх бол нэлээд явж байгаа тийм. Лидер финанс тийм гэдэг. Татрын зөвлөгөөлөгчнийхэн бол бас тэнс нийгэмч гэсэн бас ингээд явж байгаа. Энийг ингээд багцаар нь боловсролын системд нь суулгын янтер гэдэг ингээд явж байгаа хүмүүс бий. Тэгээ одоо тэр нь бас нэг дөрвтэй тэр нь бас явахгүй бас тэгээ лобби хэрэгтэй юм уу яах хэвтэй тий. Татрын байгууллага нь өөрөө татрын тэр үндэсний татрын албачин өөрөө тэр хуулиад таниулан сурчих үүрэгтэй. Тэр нь бол бүр үндсэн чиг үүрэг тэр нь яг одоогийн хууль дээр байгаа. Тэрийг тодорхой төсөв мөнгөнд тодорхой тэрийг нэг хийх. Эсвэл одоо нэг хувийн байгууллагууд юм одоо энэ тeenс гэсэн байгууллагууд тэднийг хийх юм бол магадгүй хавь илүү өрдөнтэй байна. Татрын байгууллагаас ингээд явах энэ одоо татраа авах гэдэг юм яриад байна гэж. Магадгүй шүү дээ хүн чинь тэгээд одоо нөгөө шууд утгаар нь. Тий, шууд утгаараа. Тэгээд аль болох тэгээд одоо хүний өөрийнх нь мөн чанар бол аль болох хүнд юм өгөхгүй байх. Аль болох юмаа ингээд далд хийх л тийм сонирхолтой юм ба шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэлгээг нь л одоо юу тэр сэтгэлийн дээр жахаа ажиллаад тэр энэ татраа өгөх нь бол ирээдүйд чиний олж ирэх тэр орлого чинь багасах юмаа гэдэг нөгөө талаас. Нөгөөдөөс заавал одоо тэр сургууль цэцэрлэг одоо нийтлэг ярьдаг юм бол хэрэггүй шүү дээ. Өнөөдрийн чиний төлж исэн татвар ирээдүйн чиний бизнес чи орлогыг чи их усрын нийгэм байж магадгүй. Угсаал тийм л дээ. Одоо тэр засгийн газар чи өөрөө л хамгийн том худалдаа өгч. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд татвар төлж байна. Тэрний эргүүлээд тендер гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тендер зарлагддаг юм. Гэтэл тэр аж ахуйн нэгж шалгарлаа тэндээс дахиад сагвч тавьж байна. Эн чи өөрөө ингээд нэг юм ирэх юм болж. Тэгэхээр энийгээ бид нар бол энэ талаас нь харж татвар төлөх нь өөрөө тийм нэг дарамт шахалт бол биш тий. Дарамт гэхээс илүү татвар төлөх нь бидний хувьд бол нэр төрийн асуудал, бидний хувьд бол амьдралын маань цэцгэлтийн дараагийн асуудлуудын маань шийдэж өгдөг тий. Ирээдүйг маань одоо бий болгож яадаг гэдэг талаас нь бид нар харах хэрэгтэй. Тий. Тэгэхээр өнөөдрийн байдаг байдлаас нь биш нөгөө дарамт шахалт одоо тий. Тэгэхээр манай татвар төлөгчтэй бид нар бол боловсролыг л дийшлэх хэрэгтэй. Энэ л нэг намрын асуудал. Тэгвэл дарамт гэж харахгүй яг сая дэгэлгээр харах. Одоо л өнөөдөр хүн болгоод нэг жоохон дарамттай юм шиг талаас нь хараад байдаг. Зүгээр бас мэдлэг зүгээр бас хүн болгонд хүрсэн байвал одоо хин ч хийж ажил хийж байгаа хүн амын албан татвар гэж юу юм бэ гэд бас хэрүүл орол хийхгүй байсан бахыг байна. Энийг л яг төлөвлөлттэй юм уу гэж. Тий, тэр одоо өнөөдөр татвар төсний буйнд л одоо өнөөдөр бид нэг л одоо улсын орн одоо энэ танаа телевизэд одоо телевизний хэрхийч олгогдсон байгаа. Ингээл явж байгаа. Магадгүй одоо бидний гадаа алхаж байгаа гудамж талбай хүртэл. Тий, тэр бол ерөөсөө тэр штэ. Тэ гудамж талбай одоо энэ одоо байгаа энэ хөгжиж сэтгэлчин л одоо Монгол Улсын төсөвчл ингээл нэмэгдээл ингээл хураах татварууд нэмэгдээд ийн гэдэг маань бид нар сайн ажиллаад байгаагийн шинж шүү дээ. Төсөвчөө хомогдоод ингээл өгч авч чадахгүй мөнгө нь хувцастаад ах юм бол тэгэл тэр чинь асуудалтай л гэсэн. Тэгэхээр татвараа бид нар бол үн зөвөөр тайлгнаж сурах хэрэгтэй. Тэр бол манай татвар бол нэг тийм дарамттай өндөр татвард бол бас биш шүү дээ. Тэгээ татварын ачаал гэдэг нэг индекс өгдөө л. Татвараас орж ирж байгаа тэр улсын төсвийг бүрдүүлдэг орлогыг дотоодын нөхцөлтэй харьцуулж байгаа нэг 80-аас 90%, 85-аас 90% л байдаг. Тий. Тэгэхээр одоо нэг юу тэр дотоодын нөхцөлтэй харьцуулахад 35-аас 38% л гарч ирж илээ сүүлийн 4-5 жилийн үед бол. Тэгэхээр бол тэр нэг тийм өөрөөр хэлбэл 100 төгрөг олохын тулд татвараас бол одоо юу гэдэг 40 төгрөг одоо тэнд орж иж яана л гэсэн үг. Тэгэхээр тийм нэг бусд орныг бодоход бол тийм өндөр биш шүү дээ. Одоо хятад гэгчийн нөөт нь бол 17% ч гэдэг юм. Тэгээ Шингэний баруун орн бол 20 гараал явцсан байгаа шүү дээ.
Манайд нэг. Манайх бол харьцангуй бага гэж дундад ч юм уу. Харьцангуй бага биш. Энэ нь бол энэ 100 Азийн улс орнууд дотор ер нь яг тэрнтэй ойролцоо. Бүгд л тэг шаруу гэдэг нэг юм хийсэнтэй. Та нар санаж нэг 2007 оны үед бол тэрүүд бол нөтийг одоо 10 хэдүүлээд за бүгдийг ингээд тэгшдгээд 10 болгоод гаргаж ирчихсэн байхгүй. Тэгээ тэр үчи нөөч чинь 13 болов 15 болов тийм байсан. Тэгэл 10 болгоод ингээд явчихсан. Тэгэхээр нөгөө татрын хувь хэмжээг одоо хит их багасгах чинь өөрөө нөгөө улсын төсөв бүрдүүлэлт бас их нөлөөтэй. Тэгэхээр энэ нөгөө манай судлаачид судалж байгаа нөгөө хувь тогтоомжийг нөгөө баталдаг улсууд тэрний нөгөө засгийн газар оруулж ирж байгаа. Тэр засгийн газар маань бол судалгаа хийж байгаа оруулж ирж байгаа. Ийм л зүйлүүд байгаа. Хит их өндөрсөд ирэх юм бол татвар төлөлт нь бол багасаад байна. Хит их ингээд аваад яг хувь хэмжээгээ яг тэр үед багасгаж яах гэдэг маань бол нөгөө татвар төлөгчдийн баазаал одоо өргөсгөл нэг л гарах байхгүй. Хувь хэмжээ ихсэх тусмаа одоо бааз нь багасаад байна. Хомигдоод байдаг байна. Ийм л асуудал. Тэгэхээр одоо хууль эрх зүйн орчин гэдэг үйл ажиллагалт хамгийн чухал. Гэтэ одоо манай улсын хуулиуд бол харьцангуй бас доголдолтой зүйлүүд бол маш их байдаг л дээ. Татварын хууль дээр бас ямархуу доголдолтой зүйлүүд байдаг юм бас амьдрал дээр нийцвч гэдэг юм уу тийм ээ. Энгийн яриагаар юм. Яг би түрүүчийн нэвтрүүлгээр би ороод хэлжсэн бах. Зөвхөн одоо нэг шинжилсэн татрын ерөнхий хуулийн дээр бол нэг ийм 3 зүйл байна гэж нөгөө маргаан тас руу ороход нөгөө актынхаа 50% төлдөг гэдэг ч юм уу. Тэр нэг тиймэрхүү юмнууд бол байсан. Яг одоогийн байдлаар бол манай хууль тогтоомжууд ер нь бол манай хууль тогтоомжуудын хувьд бол биеийнхээс зөрчилсөн яг татрын хуулийн дээр бол зөрчилсөн юмнууд бол нэг байхгүй. Гэхдээ одоо хууль тогтоомжид заасан хэлбэрээр гэдэг юм уу. Одоо жишээл одоо нэмэгдсэн зөрчил албан татрын тухай хуулийн дээр бол байна. Амьдрал дээр зөрчилж байгаа зүйл. Үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахд тэрний одоо үйл хөдлөх хөрөнгөийг одоо бий болох худалдаа авахд зориулсан импортоор орж ирэхэд тэнд төлөгдсөн нөөтийг бол одоо хасахгүй гэж заагдагдсан. Энэ чинь өөрөө маргаан дагуулад ирж байна л дээ. Энэ яаж ийм гэхээр одоо ингээл жишээлбэл би өнөөдөр би нэг машин худалдаж авъя. Тэ 11 саяар одоо худалдаж авъя. За тэр нөөт нь 1 сая юм биз дээ. За нөөтгөө нь бол 10 сая. За 11 сая төгрөгөө одоо би хасалт хийхгүй юм байна. За тэгээд 11 сая өртгөө одоо бүртгэжлээ. Дараа нь би жилийн дараа нөгөө машин 2 жилийн дараа би нөгөө машинаа одоо нэг 10 саяар зарах болж. Дахиад энэ дэр борлуулалтын нөөт ногдно. Өөрөөр хэлбэл татрын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хууль заасан аргаар тэр нөгөө татрыг давхар одоо ингээд огдуулах асуудал гарч ирдэг. Энэ ч өөрөө асуудал. За хоёрдугаарт бол тэр орсон суугч бус этгээдээс гэж. Орсон суугч бус этгээдээс одоо ажил үйлчлэгээ авах юм бол гэж. Одоо өөрөөр хэлбэл бид нар гаднаас одоо ямар нэгэн зураг, барилгын зураг гэдэг юм уу, компьютерийн одоо код авахд. Тэн дээр бол одоо заавал одоо тэрийг нэмж одоо суудгаа. Тэр төлсөн нөөтийг бид ядаж өөрийнхөө нөгөө нөөтөөс хасагдуулах хийлгээ гэхээр үгүй л гэж. Энэ чинь өөрөө бас амьдралд нийцэхгүй шүү дээ. Бид нэг л тэр төлсөн юм аа бол тэр өөртөө нөөтийг хасалт хийх тэр боломжийг өгөх хэрэгтэй. Эн чинь өөрөө л ингээл юмыг хязгаарлаад ингээд хаагаад байх чинь цаагуур бол нөгөөдгөөс чи яаж зайлсхийх вэ гэдэг асуудал тулгарч ирнэ. Тэр чинь л өөрөө ойлгомжтой зүйл одоо гарч ирнэ гэсэн үг шүү. Тийм юмнууд одоо жишээл одоо тэр гадагшаа шилжүүлсэн мөнгөө одоо тэгээд одоо яах юм те одоо яалчгүй одоо тэгээд дээрэс нь аж ахуйн нэгж орлогын дотор дээр 20% асуудал босч байгаа. Ингээ 30%. Нэг програмыг авахын тулд би 30% асуудал ингээ босоод ирэхээ чинь хэцүү асуудал болоод ирж байна шүү дээ. Тэгээд тэр нөөтийн хувийг хасагдуулах боломжгүй болгоо ичиж байгаа. Тэр кодоо магадгүй бид нар аваад тэр кодоо цааш иргэ хэн нэгэнд борлуулдаг байх юм бол дахиад тэн дээр нь 10 оног тул гэж байгаа. Тэгэхээр татрын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хууль заасаар ингээд нэг давхардуулах маягаар ингээд аваад байна шүү дээ. Давхар. Тий. Одоо тэр өөрөөр би худалдаа авалтынхаа нөөтийг бол би хасалт хийх боломжтой байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр одоо ингэдэг байхгүй. Хоёлаа 88 төгрөгөөр юм худалдаж аваад 110 төгрөгөөр нөгөөдгөө зарыг хийж үтээ. Тэгэхээр эн чинь 88 төгрөгийн чинь одоо 8 төгрөг нь бол худалдаа авалтынх. За 110 төгрөгийн чинь 10 төгрөг нь бол яг борлуулалтынх. Энэ хоёр хасагдуулах гэдэг нь 10 төгрөгөөс 8 төгрөгөө хасчихар хэдэ? 2 төгрөг. 2 төгрөгөл би өгөх ёстой байсан. Одоо тэр орсон суугч бус асуудал бол нөгөөдгөө чинь 8 төгрөгийг чи аавнаа. Хасагдуулах хийхгүй.
дахиад 10 төгрөг авна гэд 18 төгрөгийг чинь авах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр аж ахуйн нэгжид бол энэ бол хүн тусч байгаа. Одоо энэ өөрийн телефоны компаниуд бол энэ төр асар их мэдчихэж байгаа байх гэж би бодож байгаа. Ягаад гэвэл энэ компаниуд маань тэр дотоод бол тэр тоног одоо тэр одоо софтвер одоо хангамжууд бол хийх боломжгүй. Тэр гадаад л одоо авж байгаа тэр хамгаалт гэдэг юм уу тэр кодуудаа авч байгаа. Энэ бол яг тэднэрт бол маш их авч байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө татрын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр татрт хуульцаас аргаар ингээд татрыг ингээд арай илүү авчих гээд ингээд үздэг шүү дээ. Тэгээ энэ чинь л өөрөө нөгөө амьдрал дээр нөгөө зөрчилдөд байгаа асуудал. Энийг чинь одоо нөгөө татрын зөвлөх бид нар иргэний нийгмийн байгууллагаар юм одоо та нараар дамжуулаад эн чинь болохгүй байна. Энийг бол янзлж өгөөл гэдэг асуудал тавьж байгаа. Тэг ингээл яваад байгаа шүү. Тэгэхээр шинжилсэн хуулийн найруулган дээр эдгээр алдаа төгсөх. Тэгвэл шинжилсэн хариулга дээр бол одоо бол нөтийн хууль бол гарцсан. Энэ бол ингээд цаашаа ингээд яригцээр байгаа ямар нэгэн асуудал хүрэх байх л гэж би найдаж байгаа. Тэгээ энийг бол шийдэх байх гэж байна. Татрын ерөнхий хууль бол одоо 3 хууль орж ирэх гэдэг байна шүү дээ. Татрын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын тухай хууль, хүүхний орлогын тухай хууль гэдэг орж ирж байгаа. За тэн дээр бол одоо түрүүн бол ярьсан юм дээр бол за нэгтгэх нь бол одоо тэр маргаан туслахтаар тэр актыгаа 50% төлөө гэдэг асуудал байж байгаа. За хоёрт нь бол ямар нэгэн одоо хөрөнгө бол татрын өөртөө холбоотойгоор битэмжил хийх нэ. За тэр битэмжлээ бол одоо ингээд дуудлагатайгаар оруулаад одоо ингээд нөгөө тэг зарах тухай асуудал байгаа байхгүй юу. Тэгтэл тэр нөгөө татвар төлөгч чинь өөрөө тэр нөгөө ямар нэгэн асуудлаар одоо тэр хөрөнгөө битэмжилж болно. Тэрний захиран зарцуулах тэр нэг цаад нэг суур ирэх байна. Тэр нэг үндсэн хуулиар олгоцсон одоо өмчлөлт гэдэг тэрийг захиран зарцуулах тэр өмчийн тухай өмчлөгийн энэ гэдэг ингээд тэр үндсэн хуулийн дээр бол зааж өгсөн байгаа л 5 дугаар зүйл дээр. Тэр ирэх тэр нанд ирэх рүү халдах гэдэг шүү дээ. Шууд битэмжлээ. Тий. Өнөөдөр татрын өрөнд чиний энийг битэмжлээ. Одоо ингээд чи бол ингээд одоо энийг чинь дуудлагуудаар болоод байна. Магадгүй тэр хүн өөр нэг байдлаар тэрийг захир зарцуулдаг. Гэтэл яг одоогийн энэ татрын ерөнхий хуулийн дээр бол тэр татрын өөр барагдуулахтай холбоотой битэмжил байдаг байхгүй юу? Одоогийнхан бол эрх зүйн байдал нь одоо шинэ хуулийнхаас бол хамаагүй дээр. Тэр бол ямар нэгэн одоо татвар төлөхгүй байх магадaltaй болсон. Эсвэл яад юм тийм байх юм бол нөгөө хөрөнгийг битэмжлээд тэр байдал нь арилчих юм бол нөгөө битэмжлээ авчдаг байхгүй. Татрын өөр барагдуулахтай холбоотой бол байхгүй. Тэгэд энэ бол одоо шинэ хуулийн дээр бол нэг эрх зүйн байдлыг нь бол дордуулаад байна. Тий гэж яриад байгаа юм. За мөн төсөл 3 дээр нь бол нөгөө алдангийн хэмжээг 50 хүрээд зогсоодог байсан байхгүй юу? Одоогийн хуулиар, татрын хуулиар. Одоо бол тийм байхгүй. Болгочихж байгаа. Тэр алдангийн хувь хэмжээ бол одоо дээшээ 1000 ч хүртэл явж болно гэсэн тийм магт. Тэгээд тэрийг бол энэ нөгөө иргэний хуулийн андсаас бол ондоо байна гэж заач. Тэгэхээр чинь энэ чинь нөгөө татвар төлөгчдийн эрх зүйн байдал дордоод байгааг хэлбэр юм. Энэ гурваар л одоо би ярьж байгаа. За мөн төчлөн хүүхний орлогын татрын тухай хуулийн дээр бол 2007 онд чинь нөгөө 7000-ыг бол хөнгөлж хилээлтрээ гэж хэлсэн л да. Цалин бол яг тэр үеийнхээс бол 3.4 дахин их одоо нэмэгдсэн байгаа. Дунд цалин. Тэр хөнгөлж хилээлтийг ч гэсэн бас одоо нэмэгдүүлэх ёстой л да. 7000-ыг одоо чөлөөлж ийн гэдэг бол та нарын харманд 7000 төгрөг чинь ямар нэгэн татвараас чөлөөлөд орж иж байна гэсэн. Тэрийг ямар ч юусэн нэг 3 дахин хэсгээд 210,000 төгрөг юм уу тий 21,000 болгоод чөлөөлөл өгч л дээ. Тэгвэл тэр хүний сар болгон нөгөө татвар төлөгч нарын одоо төрөвчөнд одоо 14,000 төгрөг ороод ах нь шүү дээ. Тий. Ингээд ямар ч зүйл байсан одоо тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас одоогийнх бол хамаагүй дээрдсэн л байгаа шүү дээ. Тийм учраас хуучин тэр зохицуултаа байгаа тэр зүйлийг бол бас апдейт хийх хэрэгтэй. Тэр л одоогийнхх дээр бол нөгөө 7,000-7,000-аараа л явж байгаа. Тэгээ бас ингэж болохгүй л дээ. Юм чи өөрчлөгдөж байгаа бол тэр өөрчлөлтөд байгаа л явж байгаа шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бас үзэгчд маань бас мэдээлэл өгч байгаа танд баярлалаа. Тэгэхээр танай байгууллагын хувьд за хувь хүн иргэд маань бас ингээд за татварын талаар би юу ойлголттой болоо юуны татвар төлөх ёстой байдیں۔ Тэр татвар маань бас ямар учиртай байдیں۔ Ингээд илүү бас одоо ойлголттой болох гэсэн тийм хүмүүс бол маш их байдаг л да. Тэгэхээр танай байгууллагын хувьд одоо ингээд зорж очиод бас тийм сургалт ч гэдэг юм уу тийм зүйл зохион байгуулалт зөвлөгөө авах тийм. Тий одоо манайх бол одоо татрын зөвлөгөө шигний чиглэлээр одоо яг сургалт бол Монголын
Нэгтлэн бодогчдын сургууль төгслийн төв гэдэг нэг залуучуудтай бас ярилцж байгаа. Ер нь энэ нөгөө мэрэгсэн нэгтлэн бодогч гэл тинс нийгэмлэг гэл ингээл энэ бол ингээд нөгөө өөрсдийг нөгөө шалгуурын даваад гарцсан гишүүдийнхээ ярих шиг ингээд хамгаалаад байна л да. Тэгэл цаана нэг 60 мянган нэгтлэн бодогч нар байдаг гэнэ Монголд. За тэд нар бол ямар нэгэн байдлаар одоо тэр сургуульд одоо яг хөө тэд нар бол тэр байгууллагууд руу очиж сурч болно л доо. Гэхдээ би мэрэгсэн болохгүй, тинс татрын хичнээн нэгтлэн болохгүйгээр одоо яаж явах вэ? Яаж хөгжүүлэх вэ? Өөрөөр хэлбэл тэр нөгөө мэрэгжлийн байгууллагын төгссөн тэр улсуудыг сүүлийн хууль тогтоомж, сүүлийн одоо тэр өөрчлөлтөд яаж хөл нийцүүлж ажилуулах вэ гэдэг. Тэр талаар тэр байгууллагын залуучуудаа бид нар бол бас ярилцаад сургалт бол одоо л бүгд амралтын цаг эхэлчихлээ тий. Тэгэхээр нэг 9 сараас бол тэр бол идэвч шиг хөдлөх баг. Тий. 9 сараас дахиад манай дээр бол яг тэр татрын хууль тогтоомжийнхаа талаар ирээд асуугаа зөвлөгөө аваад явж болно. Утас муц хэлж болдог тий. Манай ажлын утас бол 7998 гэдэг дугаар байгаа. Тэндээс холбогдоод ирээд уулзаад тодорхой хууль тогтоомжийн талаар одоо ер нь бол жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол эрсдэлтийн юу нөхөр нэг хүн аваад ажиллуулахад урт хугацааныхаа туршид бол тэр эрсдэл гарч ирнэ л дээ. Тэр хүн одоо төрөөд явах ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар ажлаас гараа авчдаг. Тэгтэл тэр хүний хийж исэн юм хэн хамгаалах вэ гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр жижиг дунд аж ахуйн нэгжүүд бол том аж ахуйн нэгжүүд одоо юу бодж ирж ийн үхээр нөгөө тийм ийм мэрэгжлийн байгууллагууд хандчихад энэ байгууллага чинь бол хэдийн нэг алгуулна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бол урт хугацааны туршид бол ингэж явж байгаа нь бол татвар төлөгч нарын хувьд бол маш ашигтай. За бидний ярилцах цаг өндөрлсөн байна. Мэдээж өнөөдөр бол бид татвартай холбоотой сэдвээр ярилцсан байгаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэний бас ажил үйлс бас өндрөөс өндөр амжилт хүсье. Бас намайг урьж ирсэн тэгэх баярлалаа. За миний ажилдаа өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. 10:17 хөтөлбөртөө цуг байсан үзэгчдээ баярлалаа. Маргааш 10 цагт иргэн олзъя.